Чуулганыг үзэж байгаа энэ саналыг оруулж ирсэн иргэдтэй маш их баярлалаа. Өргөдлийн байнгын хорооны үүрэг болвол иргэд аж ахуйн нэгжүүдээс өгсөн саналыг ажил хэрэг болгож явдаг, ажлын хэсэг байгуулдаг. Засгийн газрын шийдэж чадахгүй байгаа зүйлийг нь шийдлийг нь гаргаж өгөх. Тийм үүрэг, чирэг үүрэгтэйгээр байгуулагдсан. Тэгэхээр олон хүмүүс энэ өргөдлийн байнгын хороог ашиглаасай, хандаасай, санал шийдлийг хөргүүлээсэй гэж хүсэж байна. Хоёрдугаарт багш эмчнэрийн цалинг нэмэх бүрэн боломжтой. Нөгөө талдаа бид нэр юу хийх юм бол нэмэх боломжтой вэ гэхлээр төрийн эмчит компаниуд, аж ахуйн тооцоо үйлдвэрийн газрууд эднэргээ цэгцлэх хэрэгтэй байна. Төр нь өөрөө бизнес хийдэг, байшин барьдаг, зам засдаг, цэвэрлэдэг, тэгээ ашиггүй ажилдаг. Нийтдээ 107 төрийн эмчит компани 9 яам агентлаг дээр байгаа. Төсөвдөр энэ тусдаггүй. Тэгээд бид нар орлогогүй байна, хэцүү байна гэд төсөв байхгүй учраас багш эмчнэрийн цалинг нэмж чадахгүй гэж суудаг. Төрийн эмчит компани дээр одоо хэн сууж ийн гэхээр олон жил улс төрч хийсэн ах нарын хамаатан садан цүнх барьсан залуучууд нь суугаад ашиггүй ажилдаг. Нийт ногдол ашигын 90%-ийг нь Эрдэнэс Монгол бүрдүүлээд бусад энэ 100 гаруй төрийн эмчит компаниуд нь 10% өрөхгүй байгаа хэрэг. Эднийгээ татан буулгаад бидний зардлуудаа танаад явах юм бол бүрэн боломжтой. Сангийн бол энийг маш сайн мэдж байгаа. Яагаад энэ ч засгийн газар дээр их хурал дээр гишүүдэд хэлж чаддаггүй вэ гэхлээр дээр нь ах нар сууж байгаа юм чинь. Нэгийг татан буулаад гарахад нэг даргийнх нь л хамаатан садан явчих гээд байдаг. Тэгэхээр өргөдлийн байнгын хороо дээр энэ асуудлыг өргөн хүрээгээр авч үзээд шийдэл гаргаж явцгаая. Тийм л зорилготой 126 гишүүнтэй парламент болсон. Нам харгалзахгүйгээр шийдлээ гаргаж явдаг. Тухайн шийдэл дээр нь шаардлагатай мэдээллийг нь бид нэр яамдуудаас авдаг. Манай яамдууд бол сайн ажиллаж байгаа яамдууд байгаа. Энэ сууж байгаа зарим гишүүд бол зарим яамыг бараг л болох бүтгүүгээр нь дуудаад бараг салж унлаа гэсэн юм ярьдаг. Өдөр болгон байнгын хорон дээр хурж ирээд шийдлээ яриад чадлаараа хийгээд ажиллаа явдаг. Бид нар эсвэгээрээ төрийн эмчит компаниуд руу орох хэрэгтэй байгаа. Тэрийг та бүхэн маань бас иргэний хувьд өргөдлийн байнгын хоронд хандах бүрэн боломж бас төрийн албан хаагчдад маань байгаа шүү. Та хэд маань төрийн албан хаагчийн хувьд боломжгүй тийм зүйл байдаг бол иргэний хувьд та хэд маань энэ байнгын хоронд хандаасай гэж хүсэж байна. Тэгээ хэдүүлээ энэ 26 онд бол боломжгүй гэж байгаа бол энэ байгуулах байгаа ажлын хэсгээрээ төрийн эмчит компаниудын асуудлыг авч хэлцгээе. За Эрдэнэ бүрэн сайд бол шийдэл байхгүй юм байна. Шийдэл байхгүй юм чи ажлын хэсэг байгуулад яах юм гэж хэлж байсан. Шийдлийг нь олон хэдүүлээ. Тэгээ 27 оны төсөв дээр эднэрийг суулгаад нэмэх ажлыг хийн. Харин шаардлагатай төсөв тооцоог та хэд маань эрүүл мэндийн яам, боловсролын яам, ач холбогдлын ирэмбээр нь гаргаж өгөх хэрэгтэй шүү. Өчигдөр Азийн хөгжлийн банкны зээлийн гэрээ орж ирсэн. 41 сургууль цэцэрлэг барина гэсэн чи талыг нь хөдөө орон нутаг дээр барина гэдээ ороод ирчих. Улаанбаатар хотод эмнэлэг байхгүй нь Улаанбаатар хотод сургуулийн анги танхим хөрөлцөхгүй байх гэж яхад орон нутг руу ингээд тавиад ороод ирдэг. Шалтгааныг нь ойлгож ийн л доо. Орон нутгаа сонгогдсон гишүүдийнхаа саналыг авч чадахгүй чуулган дээр унтчих магадгүй. Гэтэ Улаанбаатарт нөхцөл байдал хэцүү байгаа гэдгийг бүгдээрээ мэдж байгаа. Гаммаа гишүүн басаа хэлсэн. Ач холбогдлын ирэмбэ шалгуур үзүүлэлтээ. Тэрийг маш тодорхой гаргаж өгөхийг хүсэж байна. Тэгээ хэдүүлээ хамтраад ажиллая. Хэрүүл хийдэг газар биш шүү дээ энэ чинь. Шийдэл гаргадаг газар. Ийм уриалгыг хэлж байна. Баярлалаа.